Намайг Данзан даржаа наран цэцэрлэг гэдэг миний хүү золбоо сайхны бүтэн заяа 2017 оны 11 сарын 23-нд төрсөн. Төрөлхийн нурууны усны эвэрхийтэй гэдгээ 5 сараас эхэлж мэдсэн учраас тех хугацаанд бол айгүй сэтгэл хүнд байсан. Тэгээд эмчилгээ дөнгөж гараад миний хүү чи хагалгаанд ороод 10 хоног ухаангүй тэгээд юугийн антибиотикийн сольсон улмаас миний хүү сэргсэн. 28 хоног эмнэлэгт хэвтэж жагаад тэгээ гарсан. Тэгээ гарснаас хойш бол ер нь 1-2 сар бол мэдээж гэртээ байжгаад тэрнээс хойш бол тэгэл эмчилгээ зүү барай ер нь тогтмол их нэлсаар явсан. Дараа нь битээр ой 6 сартаа хүүхд рүү мөнгөн зүүгээд эмчилгээнд яваад миний хүү хөлд орсон ой 8 сартаа. Тэгээд тэр хугацаанд миний хүү ерөөсөө явж чадахгүй ерөөсөө юм төсчил зогсон. Тэгээд нэг 2 хөлөөс салгаж чадахгүй тиймэрхүү байдалтай байдаг байсан. Тэгээд коронавигийн дараа гэдэг чинь өнгөрсөн жил нэг явсан. Ингээ 3 удаа бол давтамжтай явсан. Тэгээ хужирдын шавар битээр ерөөсөө яваагүй газар гэж байхгүй. Өөрөө байн гол барьдаг байсан. Явган сууж чадахгүй хөдөлгөөн заслын эмчнэрээс хөдөлгөөн засалчдаас асуугаад яаж ийх үү гэд тэрийгэ тогтмол хийдэг байсан битээр. Одоогоор бол миний хүү 2 хөл нь ерөнхийдөө жоохон дотгошооно гიშгэлттэй мөрих хөл мөрийж нуруу бүгдих магадaltaй. Тийм учраас заавалгүй хагалгаанд орох шаардлагатай гэж байна. Одоо битэрийн хамгийн хэцүү юм нь юу гэхээр ингээд мдээгүй шин хүндрэн тэр нь ингээд тархинд ирдэг сигнал байхгүй. Тийм учраас одоо тэр хагалгааг энэтхэгт хийх боломжтой гэсэн мэдээ аваад би хүүгээ эдгэрнэ гэдэгт нь 100% гэсэн одоо хүртэл ингээд эдгэрсэн юм шиг баяртай байгаа. Тэгээ ингээ Монголынхаа ард түмнийг туслана гэдэгт найдаж байна. Ер нь би жирэмсэн бахта мэджсэн тэр хугацааны сэтгэл зүй дээрэс нь гарсны дараа яг би хүүхд хамгийн хүчтэй байсан хугацаад би хүүхдээ хагалгаанд аваад явцсан өөрөө хийс өрөөлгсөн орон дээрээсээ босч чадахгүй мөртлөө хүүгээ бол одоо нөгөө дөнгө төрөхтөө миний хүүчин час хийгээл аюу чанга өндөр дутаа уйлсан байхгүй. Тэрийг сонсоод би хүүгээ миний хүү бол цаашаа явах амьдрах хүчтэй хүн байна гэдгээ би мэдэрсэн. Тэгээд ирсэн учраас би тэр шүүн хагалгаанд хүүгийн минь аваа явсан хойно би ингээд унтаж чадаагүй бүр 1 минут ч нүдэ ханаагүй зүгээр ингээд хараад байгаа хоноод ястаа нэрэн тэнгэр гэж байдаг үл те бурхан сахиус минь эцэг их минь миний хүү алтан гартаа эмчнэр минь те миний хүүг ингээд сайхан боломжтой болгоныг наашаа болгоорой гэдэг ингээд бүр залбирсан. Миний мөрөөдөл ерөөсөө би өөрөө барай их маш их дуртай байхгүй юу. Тэгээ би хүний булчин шөрмөс те тэрийг ингэж мэдэрч барих бүр үнэхээр дуртай. Тэгээ тэрэндээ болоод тэр юм уу ингээ барьж байгаа хүмүүс маань гайгүй болоод тохор ингээд арай сэргээд ирэхээр ингээл надад тэр хэлсэн урмын үг нь надад бас намайг хүч оруулдаг. Тэгээд миний мөрөөдөл бол одоо би хөдөлгөөн засалж болно гэж өөртөө зорилго тавьсан байгаа. Хөдөлгөөн засал бол одоо 4 жилээр сурна. Би амгаахт орно гэсэн үгтэй. Тэгэхээр одоо уг нь бол 40 хүрчээд байгаа. Дийлэх болов гэж өөртөө бас юм жоохон юм юутай байгаад байгаа. Итгэл муутай байгаад байгаа. Гэхдээ хүчтэй байна. Хөдөлгөөн засал сурангаан би одоо юм өвдсөн хүүхэдтэй, ээжтэй, аавтай бүх юм зовлонгоо ингээ очиод яриад зөвлөгөө авдаг нэг тийм төв байгуулъя гэсэн юм зорилготой байгаа. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй болон нурууны усны эвэрхийтэй хүүхдийн маань бас халамжид оруулдаггүй бас тодорхой хэмжээний хугацаа заасан байдгийн. Тэгэхээр эцэг эхчүүд өөрсдөө өргөдөл бичиж тууштай явж ээж бид нэр хүүхдийнхээ халамжийн памперс болон витаминых нь мөнгөний авах боломжтой. Тэгэхээр эцэг эхчүүдээ энэ дээр өөрсдөө итгэвхтэй байгаарай гэж би хүсмээр байна. Тэгэхгүй л ганцхан энэ дээр ганцхан эмчнэр хилээд нийгмийн ажилтнууд нь хилээд бүтдэггүй юм шүү. Тэгэхээр одоо ганц зорилго маань бас энэ хүүхдүүдийг халамжид оруулах бас хүсэл маань бас байгаа. Тэгээ энийг бас тийм хөгжлийн манай хүү шиг болон хөгжлийн асуудалтай хүүхдүүд бүгдөө ингээд өргөдлөө хамсруулаад тэр боловсрал биш эрүүл мэндийн сайд руу ингэж бас явуулъя бичиг баримтаа. Хүүгийн ухаангүй 10 хоног байхад би бол өөртөө тэгж бодсон. За миний хүү амьд сэргээд ирдгэл юм бол би өөрийнхөө цаадах хүчээ би хамаг байдгаа шавхаж хүүгээ
хүн ямар энэ хорвоо дээр ирдгүү яг тэр үшгэл бүтэн болгоно гэж би залбирсан. Тэгтээ одоо бид тэр бол болоогүй боловч миний бодлоор бол одоо их хичээсний үр дүнд минь бас явж байгаа, сайхан болж байгаа. Одоо энэ хаалганд яваад ирэхэд миний хөлбөр 2 хөл дөрөө гүйгээд дээрэс нь насан туршдаа ахиад өвчин ярихгүй болно гэдэгт бол 100% итгэж байгаа.